болцсон. За Филиппой номыг болохоор зэрэг 4 бүлэгтээ 8-7 хоног судална, 8-7 хоног судална. Тэгээд энэ асуултуудыг нь харах юм бол яг бид нар бол бүр ухаж одоо тий 1000 метрийн гүнд ухаж судлахгүй 100 метр л гүнд ухаж байгаа шүү дээ. Тэгээд та нарт ямар үн хэлээрээ тэгээ хэрвээ энэ амжилттай болох юм бол бүгдөө 8-7 хоног яваад 12 сарын 2-4-нд 4-р өдөр бүгдөө сайн мэдээний баяр хийн. Тэгээд төгсөлтийн баяр гэсэн. Тэгээд тэгчээд бүгдөө төр завсралхтаа яах вэ гэхээр тэр 4-р өдрүүдээр арай нэг ихт биш уулзаад тэгээд тэр үеүүдээр юу одоо сайн мэдээ хуваалцахыг хүсэж байгаа хүмүүсээ урин өглөөний цай. Би тэгж бодож байгаа. Гэхдээ бусдын хүүхдээчүүдтэйгээ ярилцаагүй. Одоо ээжигээ би жишээлбэл ээжигээ урин өөр одоо ээжийнхаа найзууд ч юм уу тэгээд бид нар ингээ сайн мэдээ сонсохыг хүсэж байгаа хүмүүсээ ураад тэгээ бүгдөө ингээ сайн мэдээ хуваалцснаа. Тэгээд бүгдөө тэрнийхээ төлөө залбирч энэ Филиппой номынхаа судалтыг дуусгахын төлөө бас хүмүүс ураад авралын сайн мэдээ тараахын төлөө тэгээ бидний тараасан хүмүүс сонсоод бурхан бидний зүрх сэтгэлийг аврахын төлөө залбирч байна. Тэгээ 12 сарын 2-4-нд 4-р өдөр тэр баяраа хийгээд 12 сар тэр чигээрээ дандаа хүмүүс ураад 4-р өдөр болгон хүмүүс ураад сайн мэдээ хуваалцаад тэгээ нэг сар дахиад бүгдөө 1-р Петр номыг эхлэе гэж бодож байгаа. Яг ямар ном эхлэхээр би сайн шийдээгүй. Тэгж явъя гэж бодож байгаа. За тэгээд бүгдөө Филиппой номыг судалнаа. За тэгээд бүгдөө Филиппой номыг судалтаа болохоор зэрэг одоо би энэ бичсэн би ингээд өдөр болгоно нэг жоохон лекц уншаад явна. 4 өдөр болгоно. Тэгээд даалгавраа ингээд хийгээрээ. За тэгээд ингээд нөгөө өөр өнгийн харандаа бид балнууд 3 өнгийн бал өгдөг нь 3 өөр өнгөөр тэмдэглээд угаасаа яаж тэмдэглэхийг хэлсэн байгаа. Тэмдэглээ тэгээд заримд нь заавчгүй шулуун зураас ч юм уу биш заримд нь дальгонтой зураас заримд нь дөрвөлжлээд ч юм уу ингээд янз бүрийн тэмдэглээ хийгээд яваарай. Болж игэл өнгийн харандаа бас ашиглаад тэмдэглээ хийгээрэй гэж зорилжуулж байна. Тэгээ бүгдөө ихэлсэн зүйлээ дуусгаад Филиппой номоо дуустал туушлаа явахыг хүсэж байна бүгдөө угаас нь. За тэгээд бүгдөө Филиппой номынхаа библи судлалыг эхэлцгээе бүгдөө залбирая. Ингээд минь би таны үгийг судалж таны өмнө таны үгийг зөв тайлбарлахад та надад туслаарай. Тэгээд таны үгээс гайхамшиг зүйлсийг бидэнд харуулахаар бидний нүдийг нээгэж бид нар таны үгээр босоход та туслаач. Сэргэлт бидний дунд ирэх болтугай гэж Есүсийн нэрээр биднээс залбирanгуйч. Амен. За тэгээд Филиппой номын зүгээр товч танилцуулга нь энэ байгаа юм болохоор зэрэг анхны чуулган Европын хөрсөн дээр байгуулагдсан анхны чуулган тэгээ Филиппой дэх хүмүүст энэ Паулийн захидлыг бичсэн гэдгийг мэдж байгаа. Тэр үед болохоор зэрэг Паул болохоор маш олон төрлөөр хоригдчихсэн тий. Заримдаа чанга дэглэмтэй, заримдаа гайгүй. Одоо энэ болохоор арай гайгүй ингээд чанга дэглэмтэй биш, задуулж нүдүүлээд биш нөгөө давж заалцчихсан болохоор Цезарт өөрийнхөө давж заалах хэрэгээ танилцуулахаар хүлээж ирсэн. Тэгээд гэхдээ ингээд нэг Ромын тэр харуултаа байнга ингээд гинжээр холбогддог. Тэгээд гэхдээ өөр дээр нь хүмүүс ирж болж байсан тий. Тимотос захиад тэгэхээр Тимоттой энэ уулзж байсан бол тодорхой байгаа. Тэгээ Филиппой чуулганы тухай Үйлс намын 16 дугаар бүлгээс та нар уншаарай гэж би танараас зоригжуулж байна. Энд чинь болохоор чи нөгөө Паул Салаас хоёр Филиппой чуулган дээр байхдаа баримтлагадаа тэгээд Ромын шоронд ахт нөгөө газар хөдлөөд бурхан тэнгэрлэгч нараараа шоронгийн онгойлгосон байсан чинь харуулууд нь айгаад тэ бие юу амиа хорлох гэж байхад тэр үгүй битэр зүхтаагүй энд байна гэж тэгээд Ромын харуулууд тэр харуулуудын гэр бүл нь аврагдчихсэн. Тэгээд тим одоо түүхтэй соёо байгаа. Цуглаан байгаа. За тэгээд хэрвээ дахиад унших юм бол миний баяр хөөр тэгээд маш дотн үгийг хэрэглэж бичсэн байгаа. Та нарыг би хүсэн тэмүүлж байна те уулзахыг хүсэж байгааг минь бурхан мэдж байгаа гэрчлээ ч гэдэг юм уу. Паулийн зүрх сэтгэлд энэ хүмүүс маш дотн байгаа бид нар анзаарч байгаа. Тэгээд энэ үгэн дээр энэ ном дээр хүмүүс Филиппой номыг баяр хөөрийн ном гэж заримдаа нэрдэг. Яагаад гэхээр тэр баяр хөөр гэдэг үгийг маш ихээр дурдсан байдаг. Гэхдээ миний бодлоор сайн мэдээ гэдэг үгийг маш их дурдсан байдаг. Тэгэхээр энэ баяр сайн мэдээний баяр хөөрийн номоо гэж хэрвээ би байсан бол нэрдэх байсан. Тэгээд Филиппой тэгтээ Паул болохоор зэрэг баяр хөөргийг тайлбарласан байдаг тий. Зүгээр л юунд ч хамаагүй баярлаад байсан бол биш тий. Ягаад тэгэхээр зэрэг Филиппой 1:29 дээр та нарт зөвхөн итгэх нь бус
зовхон та нарт өгөгдсөн юм шүү гэдэг. Тэр зовлон тэр байгаа шүү гэдгийг хэлсэн байгаа тийм үү. Тэгвэл тэр зовлон донд яаж баярлах юм бэ? Тэгэхээр зэрэг зовлонгоо арилгах арга хэмжээ аав гэж тэр хүн хэлээгүй. Зүгээр жижиг юмнаас өдөр болгон жижиг юмнаас ингээд баяр хөөргийг аав гэж хэлээгүй. Тэр хүн юу ярьж байсан бэ гэхээр мөнхийн баяр хөөрөө хараарай, урагшаага. Тэр юунд хамгийн пол баярлж байсан бэ гэхээр та нар сайн мэдээг эзний дотор хуваалцагч болсон би баярлж байна гэсэн. Тэгээд бас сайн мэдээний төлөө хамтран зүтгэж байгаад ч юм харахад сайхан байгаадаа би баярлж байна гэсэн. Бас тэр бурхан та нарын дотор ихэлсэн ажлаа дуусгах учраас би баярлж байна гэж бурхан баярлж байгаа. Тэгээд бас бурханы сайн мэдээ хаасаагүйгээр тарж байгаа учраас би баярлж байна гэсэн. Тэгэхээр Паулийн баяр хөөргийн үндэс нь юу байсан бэ гэхээр зэрэг зүгээр л одоо юу гэдэг та нар өөрсдөө энэ дэлхий дээр зөндөө баяр хөөрөөдөг тэрийг олж хар гээгүй те тэрэнд баярл гээгүй энэ дэлхийн баяр хөөр биш тэр мөнхийн баяр хөөр сайн мэдээний учрыг өгсөн баяр хөөргийг хараач тэв сайн мэдээнд ингээ баярлсан тэр мөнхийн баяр хөөргийг ярьсан байгаа тэр төр зургийн дэлхийлэг баяр хөөргийг тэр яриасаа яриаггүй тэгэхээр харин ч тэр дэлхий дээр та нарт өгөгдөл нь зовлон байгаа тэгтээ мөнхийн баяр хөөр гэж байгаа яг тэр бид энэ дэлхий дээр байдаг баяр хөөрч төр зургийн энэ дэлхий дээр байгаа зовлон ч гэсэн төр зургийн харин мөнхийн тэр сайн мэдээ бол биднэрт мөнх амийг өгдөг учраас биднэрт мөнх найдвар байгаа учраас түүнийг бурхан ихлүүлсэн учраас түүнийгээ дуусгана гэдгийг мэдж байгаа учраас түүнд баярлж байсан итгэж байгаа учраас тэгээд тэр баяр хөөрийнх нь бас нэг юу болох тэр хүмүүс нь та нар сайн мэдээн дотор надтай хамт тууштай эхнээсээ дуустал одоо хүртэл тууштай зүтгэж байгаад би баярлж байна гэдэг өөрөөр хэлбэл тэр хүмүүс сайн мэдээнд итгэсэн баярлсан сайн мэдээндээ зохистой амьдраад сайн мэдээнийхээ төлөө зүтгэж байгаад түүний Паул яг баярлж байсан юм аа. Тэгэхээр зэрэг бис 3 дугаар явах 1-ийн 4 дээр бас ингэсэн миний хүүхдүүд үнэн дотор алхаж байгаагаас илүү бэрхэн баяр хөөс мэдхээс илүү эрхэн баяр хөөр гэж надад байхгүй гэсэн. Тийм болохоор зэрэг бидний баяр хөөр юун дээр тогтсон байна те? Бид нар баяр хөөрөө дэлхийлэг зүйл дээр тогтоож юу? Эсвэл бид нар баяр хөөрөө би тэр бичлэгээсээ гаргаад баяр хөөрөө мөнхийн зүйл дээр тогтоож юу? Бид нар юунд баярлдаг вэ? Би ингээд за сокогийн хувьд гэх юм бол би соког ингээд одоо Mingo coffee shop байгуулаад олон салбартаа болоод тэрэнд нь би баярлдаг. Гэхдээ би соког мэдээж үнэн дотор явж байгаа нь миний хувьд хамгийн чухал илүү баяр хөөргийг авчирдаг. Ингээд одоо Mingo амжилттай сайн биш орлого муу байсан ч гэсэн хэрвээ Соко Баатар хоёр маар үнэн дотор алхаж байвал миний хувьд илүү баяр хөөр. Харин үннээс салаад ингээд Mingo амир 100 салбартаа олоод за одоо Монголын тэргүүлэх кофе шоп болсон ч гэсэн хэрвээ үннээс салж хацах юм бол тэр миний зүрх сэтгэл одоо хамгийн их уу гашуу авчрах болно те. Гэхдээ би юунд итгэж байгаа гэхээр бурхан Соко Баатар хоёрын зүрх сэтгэлд ихлүүлсэн ажлаа дуусгана гэдэгт итгэж байгаа учраас тэр баяр хөөрөнд би бас найдаж болно. Тэгэхээр тэр яг мөнхийн баяр хөөр үүнийг хэлж байгаа те. Бурхан бидний дотор тэр амьд найдварыг өгсөн учраас бид тэр амьд найдварыг харж баярлах юм аа. Харин бид нар энэ дэлхий дээрээс тэр баяр хөөргийг ирэх үед бид нар тэр хуурамч шүтэн ингэчүүл надад баяртай болчих те. Одоо за ганц бие хүмүүс бол гэрэлчил юм бол би баяр хөөртэй болчих гэдэг юм. Тэгээ гэрэлсний дараа за одоо хүүхдтэй болчихвол би баяр хөөртэй болчих. За одоо ажилтаа болчихвол баяр хөөртэй болчих. За одоо байр сууцтай болчихвол баяр хөөртэй болчих гэдэг. Эсвэл би хүүхдүүдтэйгээ те. За одоо манай хүүхэд гэрэлчих юм бол би сайхан баярлах гад байна. Манай хүүхд одоо надад ачийг маань гаргаад өгчвөл би баярлах гад байна. Энэ бүх зүйлийг бид нэр дэлхийлэг зүйлээс. Гэхдээ эдгээр чинь сайн зүйл шүү тийм үү? Гэхдээ энэ дэлхийлэг зүйлээс за ингэчүүл би баяр хөөргийг авах гад байна гэж байгаа нь бид нэр бурхныг орлуулж байгаа тэр мөнхийн баяр хөөрөө мартаад энэ дэлхийлэг төр зургийн баяр хөөрт бид нэр санаа бодлоо чиглүүлээд ирэх үед бид нэр бурхнаасаа эргээд нөгөөний бурхан эзнээ бүх зүрх бүх сэтгэл бүх оюун ухаанаараа хайрлах гэж дэлхийлэг зүйлээс тэр баяр хөөргийг ирж хаагаад хэлж юм. Тэгэхээр бид нэр юунаас тэр баяр хөөргийг хайж ийн вэ те? Тэрийг бид нэр шалгаж үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ дэлхий дээр бид нарт тэр мөнхийн баяр хөөргийг өгч чадах зүйл юусоо байхгүй. Бүгд төр зурих. Тэгээд ирэхээр зэрэг бид нар нэг Яаков ном дээр үстэй чи ингээд шунаж гуйдаг учраас чи ингээд хэрүүл маргаан болдог. Та нарын дунд байгаа тэр зөрчил чинь юунаас болж байна? Яагаад тэгэхээр та нарын доторх тэр шунлаас болж байгаа гэж хэлдэг те. Яагаад тэгэхээр бид нар нөхрөөсөө тэр баяр хөөргийг зөвхөн бурхны өгч чадах тэр дүүрэн баяр хөөргийг ирж чаддаг тийм үү? Бидний нөхөр ч гэсэн яг адилхан асуудалтай бичиг бидний шиг асуудалтай хүмүүс биднэрт дүүргэлтийг өгч чадахгүй те.
Тэгэхээр зэрэг бид нар тэрэндээ уурлан бачимдаж эхэлдэг юм уу. Тийм болохоор тэр зүйл бүхэл Христ итгэхтэй үйлчлэл ч гэсэн те Бурхны үйлчлэлийг хийгээд тэгвэл чи баяр хөөртэй болно гэж зарим хүмүүс хэлдэг. Яг үүндээ энэ дэлхий дээрх үйлчлэл бидний доторх алдаа дутагдлыг харуулж бид нарыг ариусгах гэж зориулсан байдаг те ингэж үрж бид нар ингээ хүмүүстэй хамт тарж ажиллаад хүмүүсийн төлөө үйлчлэх үед асуудал гарч ирдэг тийм үү. Тэгэхээр тэр нь бидний баяр хөөргийг дүүргэх биш бид нарыг ариусгах асуудлыг маань тэгээ тийм үгөөд ч те гэрлэлт асуудлыг бий болгодоггүй гэрлэлт чамд байгаа асуудлыг чи харин харуулж томоор харуулж өгдөгөө гэх. Гэрлэлтээс бид нар тэр баяр хөөргийг дүүргэлтийг хүлээх үед бид нар яаж байгаа вэ гэхээр зэрэг тэр Бурхны л өгч чадах зүйлийг хүлээгээд тэр Бурхны өгч чадах дарамт шахалтыг гэрлэлтэн дээрээ тавьж ийн гэсэн үг. Нөхрөөсөө бид нар Бурхны өгч чадах баяр хөөр дүүргэлтийг шаардах үед энэ бидний гэр бүл зөрчлийг авчирдаг байна тийм. Тийм болохоор энэ дэлхий дээр байгаа бүх зүйл бид нар төр зүрийн баяр хөөргийг авчирна. Тэр төр зүрийн баяр хөөрт нь баярлаад зовлонтой үедээ сэргэггүй баяр хөөртэй үедээ залбир талархах гэдэг тийм. Тэгээл бид нар байх болохоос биш яг мөнхийн баяр хөөр бол зөвхөн сайн мэдээ тэр бид нар мөнх энэ амьдралд богдохын ингээл дуусчин тэгээд бид нар тэр мөнхийн улсад очихороо тэр Бурханыг нүрээрээ харах үед тэр бүхэл баяр хөөр маань бэлхэн болоод дүүрнэ гэсэн тэр ирээдүйн баяр хөөргийг хараад бид нар тэр мөнхийн зүйлээс зураад энэ дэлхий дээр баяр хөөртэй байдаг нь бол яг жинхэнэ баяр хөөрийн үндэс юм аа. Тэгээд би бас өнгөрсөн 7 хоногт бодож байсан мөнхийн улс руу явсан хүмүүс яаж баяр хөөртэй гэдэг юм бол би гэхэд чи ингээл хүүхдүүдээсээ хол хичнээн гой газар байсан ч гэсэн аманд хоол авахгүй те. Тэгээд би ингээд хаваа явъя гэдээ амар олон жил болж байгаа бодож байгаа энэ төр зур пауз гэж би тэрийг юу яач чадах вэ?